Энэхүү бичлэгийг үзэн суугаа. Дэлхий дээр оршин амьдарчгүй нийт элэг нэгт монголчуудаа бүх монгол бүлэгмийн зүгээс хандан эв нэгдлийг уриалан доорх мэдээллийг хийж байна. Дэлхийн монголчуудын өдөр Модон Чингис хаадын үеэс дэлхий дахинд суу алдраа мандуулсан монгол туурхтан нүүдэлчид бид төр улсын 2222 жилийн түүхтэй баатарлаг гайхамшигт ард түмэн билээ. Түүхийн эдрэт хувь заяаны ирэхээр газар нутгаа 10 гаруй хуваалгаж дэлхийн улс оронд тархан суурьсан түүхтэй. Гэлээч би монгол хүн гэдэг бахархлаар аж төрж монгол хэл, соёл, түүхээ мартахгүй их хаадын үр удам хэмээн омгшин бахархдаг тийм нэгэн улс үндэстэй. Монгол хүн ямар ч улс орны иргэм гэгдэж байвч мөнх тэнгэр шүтлэг, мөнх гал шүтэн Модон Чингис хаад өрлөг их түүхээрээ бахархдаг нэгэн үнэнтэй. Иймд дэлхийн бүх монголчууд угсаа гарвал уугуул хэл, удам язгуураа санан дурсах, садансан илгэмсэх нэгэн өдөртөө байх ёстой хэмээн үзэж 9-р сарын 22-ны өдрийг нийт монголчуудын баярын өдөр хэмээн тунхаглан зарлаж байна. Дэлхийн монголчуудын өдрийг дээдлэн тэмдэглэх зан үйлийн зарим ёс, уриалга. Эрт дээр үеэс монгол ирчүүд ирээдүйн хойчин зам мөрөө бэлэгдэн унаа морныхоо эмээлийн урд буургийг хаан төр хаан байна тэр зүг хандуулан тавьдаг ёсон бий. Монгол им хүмүүн цагаан сүүний дээжээ өргөхдөө ирчүүдийнхэн эмээлийн буургийг хандсан зүгээс эхлэн нар зүв өргөдөг ёсон бий. Иймд хүн гүрний Модон хаан их Монгол улсын эзэн Чингис хаадын өлгийн нутаг тусгаар Монголынхон зүг сэтгэлийн дээд сацал юугаан өргөхийг дэлхийн монголчуудаа уриалж байна. Монголчууд эртнээс дээдлэн шүтэж ирсэн нар сарны дээр залсан гал дүрс бүхий наран саран мандан ахуйд гал голомт мөнхөд бадран хэмээн утгатай мөнх гал шүтэнэ дээдлэн залахыг мөн уриалж байна. Иймд хүн гүрний Модон хаан их Монгол улсын эзэн Чингис хаадын өлгийн нутаг тусгаар Монголынхон зүг дэлхийн нийт монголчуудыг сэтгэлийн дээд сацал юугаан өргөхийг уриалж байна. Дэлхийн монголчуудын өдрийг тэмдэглэх ууган жил зохиогдох арга хэмжээнүүдээс цухас төрдөө. Монгол гал голомтны өргөө зохицолборт Монгол хаадын бүтэн биеийн босоо хөргийг залнаа. Мөн их эзэн Чингис хааны бүтэн биеийн хөргийг 9 хөлт цагаан сүлд буюу 10 цагаан сүлдийн хамт залах болно. Дэлхийн монголчуудын өдөртөө болох санаачлагыг зарлан тунхаглаж, хэвлэл мэдээлэл, цахим мөртөөнүүдээр зарлах түгээх болно. Нэгэн үе дэлхийг түштгэн байсан нийт элэг нэгт монголчуудтай хамдан
дээрх уриалгыг үндэслэн 9-р сарын 22-ны өдрийг дэлхийн нийт монголчуудын баярын өдөр болгон тэмдэглэхийг бүх Монгол бүлэгмийн зүгээс дахин уриалж байна. Самото не чекте, аз съм на